Нууцыг амьдрал хэрэгжүүлэх нь. Таны хүсэл амьдралын чинь зорилгыг бичиж тэмдэглэдэг самбар. Бурханд байдгүй. Нийл Дональд Ваш ээлдэг 21-р зууны ихэнх үед амьдарч байгаа энэ залуу. Ингээд бичээд цааш нь байл да. Тэгэхээр өөрийнхөө самбарыг олж Бурхан биднийг яах гэж энд авчирсныг, бид яах гэж энд төрснийг олох хэрэгтэй байгаа үз. Гэхдээ дахин хэвдчихжээ. Ийм самбар байдгүй юм. Тийм ч болохоор таны хийсэн бүхэн амьдралын чинь зорилго. Таны сонгосон зорилт амьдралыг чинь тодорхойлно. Бүтээсэн бүхэн таны амьдрал болно. Хинч хизээч амьдралыг чинь шүүмжилж чадахгүй. Би олон жилийн дараа энийг ойлгосон юм. Хүн бүр ямар нэг юм хийхин төлөө учиртай төрдөг. Тэрнийг хийхгүй бол бурхны сэтгэлд нийцэхгүй гэж би багасаа боддог байсан. Харин энэ бодлоос салж баяр хөөр аз жаргалыг мэдрэхийн төлөө амьдрах зорилго тавин надад зөвхөн инээдхөр авчрах зүйл л хийж эхэлсэн. Бид зугаатай зүйл биш бол битгий гэдэг дүрмтэй. Баяр цэнгэл хайр. Ирэх чөлөө. Аз жаргал, инээдхөр энэ л бидний зорилго. Нэг цаг бясалгал хийхэд сэтгэл чинь сайхан байдаг юм бол тэрнийг үргэлжил хийлдэ. Та гамбургер хажигтай талах идэхэд сэтгэл чинь баярлдаг бол тэрнийг санаа зовлтгүй хийлдэ. Муур иж суухад над сайхан байдаг. Агаар талахад ч гэсэн би баяртай байдаг. Би үргэлжил надад баяр хөөр авчрахал юм бол хийхийг хүсдэг болсон. Ийм сэтгэл санаа сайхан аз жаргалаар дүүрэн байх үед би биелэхийг хүсэж байгаа зүйлээ бодож тэрнийг мэдэрдэг. Тэгэхээр дотоод баяр хөөрвөл амжилтанд хүрэх гол түлхүүр байдаг юм. Та баяр хөөр авчирдаг бүхнийг өөртөө дахин татдаг юм. Одоо энэ бүхнийг үзэж байгаа та сайн сайхан бүхнийг амьдралдаа харуулж ирч чадах гол хүн шүү дээ. Хүсэж байгаа юм авч тэрнийг хэрэглэх үгүй юу гэдгийг таалсангана. Хэрвээ тэрнийг хэрэглэснээр танд баяр хөөр авчирч байгаа бол сайн байна. Хэрвээ таалагдахгүй бол тэрнийг тавиад явуулчих. Сэтгэлд чинь хийж чадах тэрхүү сайхан зүйлийг л олоод авчих. Аз жаргалаа дагсан цагт хорвоо хан байсан газар танд хаалга нээж өгнө. Жозеф Кемпбелл. Та сэтгэлийнхээ баяр цэнгэлийг дагуул үүр даз жаргалтай амьдран. Яагаад гэвэл та орчлонгийн хэмжээшгүй их баялагаас нь авч чаддаг болсон. Энэ сайхан амьдралыг хайртай хүмүүстэйгээ баяртай хуваалцаж эхэлвэл таны баяр хөөр ирээд баясгал бусдад халдварлана. Би өдөр бүр өөрийнхөө хүсэл сонирхол баяр хөөр өөдрөг сэтгэлийг дагаж амьдрсаар ирсэн. Бидэнтэй хамт аз жаргалыг мэдэр. Амьдрал бол сүр жавхлантай, ер бусын сайхан аялал. Та өөр бодит байдалд өөр ертөнцид амьдарч эхэлнэ. Энэ цагт хүмүүс таныг хараад чи яагаад биднээс ийм өөр байгаа юм бэ гэж асуух байх. Та нууцыг ойлгож хэрэглэж сурснараа тэднээс өөр болсон. Та бусд хүмүүсийн боломжгүй гэсэн бүхнийг авч өсчгүй гэсэн бүхнийг нь хийдэг болно. Бид шин нэрэнд шилжиж байгаа. Энэ нэрэнд зөвгнөлт кинонууд дээр хэлдэг шиг бидний эцсийн зорилго сансар огторгоо биш. Бидний оюун бодол болно. Надад ирээдүйн хязгааргүй их боломж, хязгааргүй чадвар харагдаж байна. Одоо хүн тархиныхаа чадварынхаа 5% ашигладаг гэдгийг битгий мард. Бүрэн 100% ашиглаж сурахын тулд хүн зөв сурах ёстой юм. Бүх хүн өөрийнхөө оюуны болон сэтгэл хөдлөлийн боломжийг бүрэн ашиглаж байгаа тийм дэлхий дээр амьдарч байна гэж төсөөлдөө. Бид хаанч хүрч чадна. Бид юу ч хийж чадна. Юунд ч хүрч чадна. Та өөрийнхөө хүссэн зүйлийг авсан гэж төсөөл. Шашны бүх номонд энэ тухай бичсэн байдаг. Хүн ухааны бүх сонгодог зохиолуудад бүх агуу хүмүүс дэлхий дээр амьдарч байсан шинийг санаачлагч бүх тэр хүмүүс энэ тухай бичсэн байдаг. Та эдгээр хүмүүсийн амьдралыг судалж үзээрэй. Тэдний зармыг нь энд дурдсан байгаа. Тэд бүгд нэг зүйлийг мэддэг байсан. Тэд нууцыг ойлгодог байсан. Харин одоо та энийг ойлгосон байх. Хэлэх тусмаа илүү ойлгодог болно. Та өөртөө би аз жаргалтай амьдрах ёстой гэж хэлдэг байсныхаа улмаас энийг үзэх амьдралынхаа энэ мөчөд ирсэн байна. Та энэ дэлхийд ямар нэг юм авчрах, нээх, өөрөөрөө байхын тулд төрсөн юм. Таны туулж өнгөрөөсөн бүхэн,
Таны мэдэрч амлсан бүхэн таныг өөрчлөх яг энэ мөчөд дагуулж ирсэн. Та өөрийнхөө хувь заяаг бүтээгч гэдгийг одоо та ойлгосон байна. Энэ мэдсэн юмныхаа тусламжтайгаар өнөөдрөөс эхлэж юу хийж бүтээж чадхаа төсөөл. Яг энэ агшинд та юу хийх вэ? Энэ агшинд яаж мөнх юм болох вэ? Амьдралын чинь бүжгийг танаас өөр хинж бүжиглэж чадахгүй. Дууг чинь танаас өөр хинж дуулж чадахгүй. Түүхийг чинь танаас өөр хинж бичиж чадахгүй. Та хэн болох, таны юу хийх нь яг одооноос эхлэж байна. Та бол агуу хүн гэдэгт би итгэдэг. Танд ер бүсийн хүч, ер бүс зүйл байгаа. Амьдрал чинь юу ч тохиолж байсан хамаагүй. Та залуу эсвэл өөрийгөө хөвшин гэж бодож байгаа чинь над хамаагүй. Зөв сэтгэн бодож эхлэх тэр мөчөд таны дотор байгаа үргэлж байсан дэлхийн ертөнц рүү агуу том хүч ундран гарч ирнэ. Тэр хүч амьдралыг чинь өөрчилж, таныг хооллож, хувцлан, таныг удирдан чиглүүлж, таныг хамгаална.